Минь одоо унт. Би машин зүүнаа. Машин унтчихсан. Чи ч гэсэн унт. Би машин зүүнаа. За минь дөө битгий уйллаа. Их ч хаалга тайлаа дээрээ. Сайн уу Марла? Аав нь би юу? Хинбэ? Одоо яа чи? Зайлээ. Хөөе уйлчаа юу та? За. Мөхөлт. Яа сангааяа. Гоё ээ. Хав заах. Та бидний битгий зоогоод. Яг. Чи юу? Тийм ээ. Би. Хараа. Марла тоягчтай цай. Цавцлаагүй. Марла маань надад гомдчихоо юу та? Тэр үед хоёр гомдоод юу л бацаагааж. Марлаг хэлэлтгүй. Өөрөө ч бас надад гомдчихоо юу? Би ч яг л дээ. Энэ хэдэн хүүхдэл байна. Чи юунд хаяан? Би яваад ирлээ. Ердөөл энийг хэлэх гэж ирээ юу? Ердөөл энийг гин шүү. За. Би ч явах удаа. Тэгвэл би чамайг төхүүлж өгье. Хэрэггүй. Маргааш би машин цугаа явна те. Тийм ээ минь дөө. Марла. Миний охин туяагчтай гомдоод байгаа мó та. Энэ л таныг даргаас ч халуулаа үсттэй. Бас тэгээд хүүхэд мөхөөлцөөр хуураад байгаа юм шүү. Гүн чи яалагчтай. Чи ийм дими юм бодож байхаар над хичээл намаа үзэж байгаач дээ. Ер нь тэгээд ажил төрлөөс болж бидний хооронд ямар юм боллоо ч гэсэн миний охинд бол ердөө хамаа байхгүй шүү. Над дүүг айтайхан аргадаж унтуулчихад өөрөө ч гэсэн эртхэн унтаж амаар мэдв. Алтан нарны хэлтэрхийг айл өхөнд хүргэх ерөөл талбанд зам нийлсэн ерөнхий инженерээс дуу хүсье.
Сайхан дуудаг юм киншнэстэй болж та. Өөр нүдэнд чинь тусгаар юм надад алга байна гэж хэдэ. Байна. Юу вэ? Сайхан мэдтэй. Өөр? Өөрөө? Сайхан мэдтэй. Өөр. Сайхан бүжгэл. Таач таатан малгай сайн хийж чадах юм аа. Харин харамсалтай бодож чадахгүй юм бэ? Яаж вэ? Надад хүний нүдэнд тусгаар ганцхан юм байв. Юу вэ? Цахилгаан хатаад. Хүүхдгөө бол гэр орны ажил мэдэхгүй. Би ч хамааран газар атах хүнтэй. Өндөг сонсогчдоо, тайван Монголын радиогийн өглөөний дуу хөгжмийн нэвтрүүлэг сонсогч. За тийм нөгөө шинэ ирсэн цаг үрдэх ч үү? Биш ээ. Инженер. Нэ.
Инженер бүр ерөнхий байх нэ. Тэгвэл ч гоо жамтаг хэдэн өмсөлж болох юм шүү. Би чинь чамайг цаг үрдэгчин байх гэж бодоод бүр уур хөрч шиг сацаагаад явчихлаа. Та чинь тэгэхээр ориггүй оож таарах нэ дээ. Тийм ээ. Нудраг ориг гэж байгаа. Урд чи надад жаахан дургүй гэх юм бол нудрагалчихдаг байлаа шүү дээ. Одоо ч дээд юм хамцуугаар л нэрлэх болж дээ. Даама алтан нухтай шүрэнцгаатай хөөрг барьж үз. Алтач гэжтэй. Гуйл л байна шүү дээ. Гуйлаа. Кэйрөө. За гуйлчиг байлаа гэсэн 9 эрдний нэг шүү дээ. Энэ хэдэн бурхан салиасрууд чинь чиг чамайг ч ястаа нэг зажлахгүй залгин даах өх. Гайхаад байх юм байхгүй. Сойр машин хэмхэрлээ гэхэд чинь цаадулд чинь нэг гожинтай хурч очиж байж л засуулж байгаа шүү дээ. Та ч нь бас бурхан сэлэсрэн гар харддаг юм биш үү? Тэр чари ярихгүй шүү. Би чи энэ мөрөөгөн бол бүр монголчилж үйдсэн хүн. Тэдний гарыг харах юм бол жилдэн бай гэхэд сардаан лав бүтэхгүй ажил. Тийм баймааргүй юмсан. Анхын шин дээрээ хүн тэгж л байдаг. За тэгээд бурхан сэлэсрүүдэд амаан таглуулаад ирэхийнхаа үе дээр чинь шүү дээ. Бурантгэл утсан юм шиг л хөтлүүлэндэ. Да чи явж үз. Би ажиллаа бодлоо. Ажлын цаг арай болоогүй юм шүү дээ. Ахын эндхийн хуучин ажиллаж. Хэсэг гараад. Эргэж ороод 3 хонж байна. Манай гэр холоо бас нэг хэдэн малтай. Гэхдээ тэр хэдийг бодохлоо зэрэг энд энэ үйлдвэр гизэгдэх гээд байгаа юм л да. Нарийн дээрээ ярих юм бол миний ачаар л энэ үйлдвэр чинь одоо хөдөлж байгаа юм шиг дээ. Одоо энэ чүдэн цэгээд байгаа бүх мод чинь бүгдээ л миний гараар дамжиж байгаа шин. Тэгээд аль алийг гохиохгүй бай гэж бодоод хар үрээр ирж ажиллаад үд дээр буугаа явчихдаг. Ой тэгсэн цаг үрдэгч гэж нэг маягтай юм зүгээр. За. Арахгүй би явлаа. Давай. Сайн байна уу гэрлээ? Сайн байна дарга. Сайн. Гэрлээ. Чи машинда тушаалын хуудас хийчихээ. За. Сайн байна. Дарга ирж гिचээ. Ирсэн. Тушаал номер 1 гэж бичээрэй. Манай тушаал чинь хэр гараад явцсан шүү дээ. Энэ ч зүг бахада. Үйлдвэрийн ажлыг төр хугацаагаар Сайн байна. Зогсоох тухай. Устгах гэж бичих үү? Бичлгүй яах вэ? 8 сарын 3-наас 6-ны дуустал бүх ажлыг зогсоолж хуучин хатаалгыг сольж цахилгаан хатаалга тавих. Та надтай уулзах гээ. За би чи бараг хариуган авчишвдээ. Дараавал. 2. Үйлдвэрийн саатлаас болж ажил зогссон гэж үзээд ажилчдыг цалингийн дундчаар цалинжуулсугаа. Гүцээ. Гар үсэг. Дарга энэ тушаал. За. Энэ нь халагдах өргөдлүүд. За би эдэнд хариу өгнө. Юусэн цагаас ажилтан залуучуудын хуралтай. Зарлуулаарай. Арах уу? Ара. Сайн байна уу дарга? Сайн байна уу? Сайн.
Нааша суугач. Гой сайн ч гэжтэй. Мод материал хатдаггүй. Бараг ажилгүй шахуу суугаад. Хатаалга муугаас болж байгаа юм шүү дээ. Харин ТV мастер яагаад Харин тийм ээ. Хэдэн хүүхдээсээр байгаад ажилласаа жаахан хоцорчоод яасал цэцэрлэг төгөөд харин тийм ээ оронтой байдгүй. танаа ч хүүхэд харж ханаас Манайд байтаа манай хороонд ч байхгүй. Та хоёр ээлжир харж болдгоо юм уу? Учир байна дарга. Тандал гэж хэлэхэд намайг 5 минут хожидоход цалин хасна. Цэвэнийг бол холоо хитнэ. Тэр чинь үйлдвэрийн ууган ажилчин, мастер хүн. Харин би ажилласаа хожидлоггүй гэлдэрээд байвал маартаар автостай толон дээр буун шүү дээ. Инх та хэдэн удаа толиор шагнуулсан бэ те? 3 удаа. Тэгвэл танах чинь нийл тол шийдвэртэй айл байх нэ дээ. Толиор ямар хоол хийх вэ штэ. Хэдэн хүүхэд минь хэцүүдэх нь. Халагдхаас та. Сайн байна уу хүүхэд? Сайн байна уу? Сайн. Дарга чинь би юу? Би. Дарга хүнтэй байгаа. Дарга, та чихрийдэх үү? Та чихрийдэх үү? Оо, зүгээр. За баяртай. Баяртай. Хөөш, дарга. Сайн байна уу? Сайн, та сайн байна уу? Сайн. Дарга. Та даргатай уулзах нь уу? Тэг санаатай л явна. Аа. За баяртай. Баяртай хүн. Баяртай. Орж болох уу? Орлого яах вэ? Ороор. Суучтэй та. Уучлаарай. Танаас дутаагүй энэ үйлдвэрт хайртай да. Хөндлөнгийн хүн харуулсан. Муу хэлэхээс яах вэ гэмээр нэг юм болчихлоо. Юу гэж муу хэлээч дээ. Харин чамайг манайхаар ихгүйгээд байвал хүн амтан сайн хэлэхгүй л байх. Тэгээч хүүхдүүдийн сэтгэл санаа өмүүлээд юу хийх вэ? Та үйлдвэртэй хайртай нь үнэ. Гэхдээ өөртөө илүү хайртай хүн шүү дээ. Үгүй ээ. Өөртөө биш хүүхдүүдтэй. Тийм байж магадгүй. За юу ч болсон энэнийг цохоод өгчихгүй. Өнөө маргаашгүй. Үйлдвэрийн хувь заяа шийдэгдэх гэж байхад та амарх юм биз дээ? Амарх юм биз дээ? За. Биш үү? Нэгдүгээрт ажлаа хүлээж аваад өрөөгөө цаажилж. Хоёрдугаарт лацтаад манаач түлхүүрийг өгч. Гуравдугаарт сайхан амраарай. Гэрэл цэцгээс тушаалаа авна үсттэй. За би явлаа. За яв. Тамины цаан чин туяа дарга уучраач.
Өө тийм үү. Үйлдвэрийг 3 хоног зогсоож нөгөө цахилгаан халаалтаа тавих гээ. Аль хэдийн тех байсан. Үйлдвэр зогслооч гэсэн. Надад хийх ажил гарах байх уу? Хамдагч. Та одоо халагдаад хэрэггүй. Дарга нарыг ингэж дэмий маргасаар байтал аль бамны ажил хэцүүдлээ. За, эвлийн орон даргын их хонгор сайн уу? Одоо хуралтай шүү. Цэвэ мастер хайцсан. Хэдэн хүүхдүүд айл гэж. Гүн чинь ажлын цаг шүү дээ. Хонгор минь. 2 дарга байраа солисоос биш. Цэвэн битэр байр-байрантаа шүү. За, ажилчид хариуцлагын саналыг нэг дор сонсох хэрэггүй. Ажилтаас нуух юм алгаа. Өөрт итгэх сайхан. Гэхдээ эргэлзэгч бас муугүй шүү дээ. Эргэж буухаж хариуцлагаас мултрахад тийм байж болох юм. Чи ч бүр хүн гоочлохын дээд сургууль төгссөн юм шиг л. Би таныг ойлгож байгаа шүү. Та өөрийгөө яам өнөө маргаашгүй дэвшүүлнэ гэж итгэчгээд ажил нь урж байгаа үйлдэл аваад яах вэ гэж бодсон хүн. Тийм биз дээ. Тэрнээс биш миний ажлыг дэмжсэндээ ч та намайг дарга болгох санал тавиагүй байх. Чамайг дарга болгосон минь буруутж байх шиг дээ. Та хил аманд орчихгүй. Нэр цэвэр ахих гэж бүрэн хэлсөөр яваад авчиж болохгүй, хайчиж болохгүй. Нэг л томоотой хүн болж тээ. Хүнд ч нөлөөлөөд. Мэ, таны тухай шийд. Таныг би намайг цаашлуулж байна гэж бодсон юм. Намайг ямар алдаа гаргалаа гэж ингэж бууруулж ерөнхий инженер болгож байгаа билээ. Өөртөө ашигтай биш. Улсад хэрэгтэй хийх цаг шүү дээ. Инженер гоо. Мөн. Чин санаагаа биелүүлэх гэж лавга байд хоёрыг коллегийн хурлаас явуулчихад өөрөө хоцорсон юм шиг дээ. Ахиад хэлчихье. Ийм газар, ийм цагт инженер хүн зангаа зүүчгээд ширээний ард санаа амарлангуй байж таарахгүй л байх шүү. Лагвагаан орлогч дарга болгох гэж намайг золиосонд нь гаргаж байгаа юм биз дээ. Тэгэхгүй шүү. Та энийг болгоо. Энд ч гэсэн нэг шийдвэр. Хачи юм шүү. Таныг ямар гавьяа байгуулсан гэж яам дээш нь дэвшүүлэх гэсэн юм бол та. Намайг чи ер нь муу инженер гэдгүй юм шүү дээ. Харин тийм. Тийм болоод энэ шийдвэр гарсан байлгүй. Сайн хаалаа. За, дарга болсон чинь баяр хүргэе. Дарга болсонд би шүү. Захилгаан хатаалгаа тавих болтонд гэж. Тэр ч мэдээч хэрэг. Би тантай уулзах гэсэн. Над ч гэсэн чамтай ярилцах юм байна. Хоёулаа зөвлөгөөний дараа болох уу? За. Нөхдөө. Хүлээгээрэй. Нөхдөө. Гүй нөхдөөг нэ хайснараа. Чиний хөдөлтөг үдшиг биш ээ. Боловчтой чи. Бид халуун сэтгэлтэй залуу дарахтай болсон дон баяртай байна. Тэгээд энэ цэцэг шиг үйлдвэрийн маань ажлыг үргэлж дэлгэрүүлж явахын үлзийтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Баярлалаа. Одоо хэлж болно. Өөрийн хатаалгын муугаас болж улсын төлөвлөгөө тасалдан жилд олон мянган төгрөгийн алдагдaltaй ажиллаж байгааг бид бүхэн мэднэ.
ажилчдын амьдрал хэцүүдэж байна. Цахилгаан хатаалгын тухай ярьсаар байтал энэ маань хоцрогдчихлоо. Шинэ тоног төхөөрөмж тавьж бас зай байна. Шалтгаан зааж улсыг хохироос суух хэрэг бидэнд байхгүй шүү. Ямар нэг аргаар энэ байдлаас гарах хэрэгтэй байна. Тэгэхээр хэдийгээр хоцрогдсон ч гэсэн өнөөгийн тулгарсан нөхцөл цахилгаан хатаалга тавихаас өөр ямар ч арга алга. Тэгтээ бүр яаралтай тавих хэрэгтэй байна. Энэ асуудлыг бүх талаар тооцоод хийхээр шийдсэн. Гэхдээ зарим хүмүүс одоо ч гэсэн осолтой гэж болгоомжлолоор байгаа болохоор та бүхний саналыг сонсъё. Сайн дураараа хийлт хүн байна уу? Мэдээ гэсэн. Ингээд та нарын ярихыг сонсъё. Үгүй энэ цахилгаан хатаалгыг чинь тавиад үзүүл яасан дээ тамин. Үйлдвэр тарах. Дараа нь та бидний хэрэгтэй мэрэгжлийн улс бэлтгэхэд бас л цаг орно шүү дээ. Социалист уралдааны болцлыг ажилчид та нар бэлхнээ мэдэж байгаа. Өөрийн хатаалгын гүтэн чадлыг ч бас мэдэж байгаа. Энэ хоёрыг харьцуулаад үзэхэд социалист болцлыг биелүүлэх боломж алга. Ингэхлээр туяа даргаыг дэмжих хэрэгтэй байна. Гэхдээ бас гэтэл дэлгэрнэ гэсэн нэг яриа гараад байдаг. Энд чинь ажилчдын амь настай холбоотой асуудал шүү дээ. Дэлбэрхүү гэсэн баталгаа хаа байна? Гэхдээ дэлбэрнэ гэсэн баталгаа бас байхгүй шүү дээ. Үжиглэх хэлтэж ажиллах юм биш үү? Алдагдал байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ улс энэ чинь зүгээр хараад суугаад байхгүй шүү дээ. Улс улсал гэх юм. Бид чинь энэ тавьсан манай ухаа биш үсттэй. Энколд инженер одоо ч гэсэн зөрүүдлээд л харин тийм ээ. Бид нар л хөлтөнд үргэлдэх юм. Харин энэний оронд яамны төлөвлөгөөний хэлцтэй ярилцаад үйлдвэрийнхээ хүчин чадал тохируулж төлөвлөгөөг хасуулсан нь зүйтэй байсан. Тэгээд ч манай чүдэнзний чанар мó ер нь их үйлдвэрлэх хэрэг байна уу даагүй юу? Над болох уу? Бид чинь аль юмыг гадаадаас авна гэд алгаан тусаа сууж их юм бэ. Өөрсдөө хийгээд үзье л да. Та нар санаад хийхээ байг. Хий гэж бодохооч байг. Бо яах гэж хийх гэж оролцсныхон зүрхийг өхүүлэх гэж яард юм бэ? Өөрөө хийх нь үү? Хий, надад заагаад байл. Хоттой өгөх нь л дээ. Үххийг нь бүсгэрдээ. Гэхдээ ингэвэл тэгчих болов гэд бие нөгөөд байвал яаж социализмыг байгуулах юм бэ? Бүр хадварч өглөө. Хадвархыг. Үгүй шүү. Оргил маргаашийн тухай ярьж байна. Та социализмыг холдуулж бодоод байх юм. Аль болохоор ойртуулж бодооч. Нэг юм асууя. Энэ цахилгаан хатаалга болчихдаг юм а гэхэд бидний цалин нэмэгдэх үү? Та бүхний цалин шагналын хэмжээ эрс нэмэгдэнэ. Тодорхой хэлээд өгөөч дээ. Бид хэдэн төгрөгийн цалин авах юм бэ? Халагд хөргөл бичсэн хүмүүс мэдэж яваг. Хэрвээ систем нэвтрвэл цалин 30-аас 40% нэмэгдэх болно. Гол жил байна. Ийм ашигтай юмыг модны уржингийн нэвтрүү жил байхгүй. Одоо төрөлий. Үдий төдий ажилчин хохирч улсад өчнөн гад очирч байгааг мэдсээр байж Энколд инженерийг тэсрэн дэлбэрнэ гэж айлгаад болоогүй юм л да. Тэрнээс биш яалаа гэж сая төгрөг алдах юм бэ? Энколд инженер хариулч дээ. Хариулъя л да. Хэдэн жилийн өмнө энэ залуу надад нэг зураг үзүүлж байсан санагдаж байна. Тэр нь нэг тийм дэврүүн яруу найрагчийн нэг дэврүүн санаанаас цаашгүй юм байсан юм. Харин туяа энийг овжнаар уучлаарай. Бүтээлчээр ашиглаж ажил хэрэг болгож байгаад нь би их баяртай байна. Тоосонцор. Нөхөдний. Хуурай модны тоосонцор цахилгаан хатаалгад сорогдож. Дэлбэрч мэдэх юм шүү дээ. Бихний мөчөөс айж байсан. Одоо ч гэсэн айж байна. Тэгээд ч би энийг чинь хийгээгүй юм. Одоо яа их нэгэн шийдснээс хойш дуршаад л үцтгэе. Зэйн байх шүү. Та ч гадны хүн шиг ярьж явах ч нү. Дүү хүн явна штэ. Мэдсэ. Одоо өөр шийдэр хэвэл. Таныг явлаач гэсэн бид тодорхойлт гаргаж өгөхөөсөө татгалзаж байгаа шүү. Алдаа дутагдал гаргаагүй шиг санагдах юм. Тийм ээ. Та алдаа гаргаагүй. Агтж гаргаагүй. Уулын санаачлагтай ажиллаж болох байсан шүү дээ. Тояа энэ ажлыг оюутан байхаасаа эхэлж хөөцөлдөв.
Одоо биелүүлэх гэж байна. Танд арай богино хугацаа орох байсан. Улсдаж баг хохирол гарах байсан та. За би энхол дараагаас нэг юм асууя. Та ерөнхий инженер байсан хүн. Одоо эргээд боллоо. Дэлбэрэх хэсгийг та тооцоолсон шүү дээ. Тооцоолсон. Цаасан дээр тооцоолбол нэг хэрэг. Үйлдвэрлэлд нэвтрүүлнэ гэдэг бол өөр хэрэг. Та өөртөө итгэдэггүй байж. Бид өөрсдөө итгэнэ. Та зөвхөн ямар тооцоо гарсныг хэлчих. Одоо ч гэсэн айж байна гэдэг чинь хариулт биш үү? Та бидэнд тодорхой хэлээд өгөөч дээ. Нэг дээр нэмэх нь 1 тэмцүү 2 гэдэг шиг. Тооцоо. Тэгээд ямар тооцоо гарсан? Дэлбэрэхгүй гэдэг тооцоо гарсан. Гэхдээ юм яаж мэдэх вэ? Буруу тооцоолсон байгаад хүн авчих бол яа? Бүхэл бүтэн үйлдвэр дэлбэрчихвэл яа? Тэсэрчхүүл яа, дэлбэрчхүүл яа гэдээ байсан бол гагаар нь ч гэсэн нисэхгүй байсан байх шүү дээ. Гэхдээ хүн нисгээс чинь өмнө лайк гэж нохойг нисгэсэн юм шүү дээ. Хэрэгтэй бол манай банкыг авч болох байсан. Маргахан бодийн нөхөд минь. За одоо саналаа гаргацгаая. За би туяад итгэж байна. Эхнээс нь намайг зүтгэсэн юм. Би ч эцсийг үзнэ. Баярлалаа ориглоо. Их баярлалаа. Өөр хинд ямар санал байна? Би бас ажиллана. Би хийчихье. Гэ чамд хүнддэх ажил шүү дээ. Зовлтгүй. Би хийнэ. Айх юм алга. Та нар чинь яачих вэ? Дугаараач. Өөр хэм байна? За энэ нэр хүндтэй осолтоо ажлыг өөрийнхөө саналаараа хийх хүн гарна гэдэгт итгэж намын байгууллага үйлдвэрийн захиргаа та нарт хандсан юм. Энэ ажлыг хийхэд 5-6 хүн хэрэгтэй болохоор одоо боллоо. Та нарт баярлалаа. Оо, тийм цөөхөн хэрэгтэй юм уу? Тэгвэл бусд нь яах юм бэ? Залуус минь гомдох хэрэггүй. Энэс дутуугүй хүч хөдөлмөр шаардсан ажил бий. Хүүхдийн цэцэрлэгтээ шив байгуулъя. Өөдөн татъя. Ямар ажил юм бэ тэр чинь? Хэлцэл дээ. Үр хүүхдийнхээ амрах, хүмүүжих гадрыг тогтчулцгаая. Хүүхдүүдэд цэцэрлэгт өгөхгүй юу? Болж л байна. Шийдгээ тийм биз? За одоо ингэ дууслаа. Та бүгдэд их баярлалаа. Тарж болно. Сайн байна уу? Сайн байна уу? Тантай танилцах гэсэн. Намайг Туяа гэдэг. Та чи яава? Би хүн цэцэг билүүлэхэд баярлалдгийн. Харин та чин гайхдаг үе юм байна. Мэ? Цэцгийн араас юугах хол гэж айх юм байна штэ. Үнэндээ манад оронтой байхгүй. Би чин цэцэрлэгийн наснаас өнгөрсөн хүн шүү дээ. Хараажаар тийм л байна л да. Гэхдээ манад оронтой үнэндээ байхгүй. Гүй би танаатай шипи холбоо тогтоох гэсэн. Тэгвэл ч өөр хэрэг шүү. Суугаач. Баярлалаа. Миний нэрийг Заяа гэдэг. Мэднэ. Та нар халагд хөргөдөл өгсөн бол буцааж яваарай. Туяаг бид нэр сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй шүү. Нэрээ тийм дээ хөрх. Тогдом тоотой дээр. Туяаг бид нар сайн мэднэ. Бидний гэнч тэр сайн мэднэ. Ядуугүй чамайг сайн мэдэн штэ. Болдоо. Биднийг танихгүй
Бид ч мэдэхгүй нэг хүнийг дээд газраас томилоод ирүүлдэг шүү дээ. Тэгээд ажилдаа сайхан дадаад ирэхээр нь ахиад аваа явчихдаг. Энэ чинь наандаж бидэнд цаандаж улсад тохиролтой байна шүү. Чи хэлсэн болохоос ш уулымж үнэн нь дүгвэн. Хүүшээ, марцнаас энэ хотдаага дэвших сурагтай байв уу? Өө тийм үү. Хөө нэрээ тэгд дуулсан байх шүү. Алдхаас айгаад юм хийхгүй мөртлөө томоотой, дуулууртай, буйртай гэгцээр бод дэвшчихдэг хүмүүсийн нэг нь үздэй. За одоо бүгдээрээ клуб руу очицгаах уу? За яа. Тэгье. Аль үнэс идэж. За тэгээд шефийнхаа амьдралтаа танилцах юм байгаа гэдэг. Зах зохиос нь танилцж байна. Тухайд бол хүүхдээ хоолтой. Танаа хүүхдүүдийн тоглоом хуучирсан юм аа та хэлээд яхаа. Танах шиг хүн хүч ихтэй айлда. Энийг янзлаад өгөх юу хүн байх вэ? Эднийг ер нь шинжлэх хэрэгтэй болсон байна да, тийм ээ. Хилээд өг уулын хидэх хүүхдэд шавьяага хандлт тоглоом хийгээд өгөхөд танах шиг хүн хүч ихтэй айлда. Алга уруулах хэл төдий хэрэг шүү дээ. Тийм. Цахилгаан хатаалга тавилаа гэхэд үйлдвэр цахилгаан илүү зарна шүү дээ. Энд чинь мөнгө шүү дээ. Тэр үнэ. Одоогийн нөхцөлд энэс зур арга алга. Гэхдээ цахилгаан хатаалга тавьснаар үйлдвэр хэвэн ажиллана. Төлөвлөгөөд авч биелнэ. Энийгээр зарлага нөхөн. Хамгийн гол нь ажилчид тогт уржиж. Урам зориг сэргэн шүү дээ. Шинэ систем тавихад би ч оролцож чадахгүй л байхад. Хаашаа чимтэй. За юу л гэж бодсон бодоор. Таны амнаас хизээч миний буруу гэдэг үг гарахгүй шүү. Таны нэрлэхүү бие тоосон зана өөрчнөл муу та. За яах. Хашаан доторх ажлаа сайн удирдаарай. Лавга дарах. Хаа? Тэр явж. Аль? Тэр. Хөрх юм дарах байна. Арай тийм хүн байгаагүй юмсан. Мөгөрлөөчөөс хойш өөр хачин болчихж. Би хүнийг худлаа өрөвдөх дурггүй. Хайрлуулах дуртай юу? Хаяа бас хүнийг хайрлаж өрөвдөж байгаач хүүхэн гой юм. Лавга гой. Хөөе. Лавга. Гой та. Энэ борооч бүр асгалаа л та. За би ингэсгээд гуй да. Шинтгэлээ хэзээ хэлэх гэж байна. Маргааш өглөө. Баярлалаа. Чи лавга даргыг ажиллаас нь халчихад сэтгэл чинь ханахгүй. Амьдралаар нь тоглосон натай сэтэ хаяад байна уу юу?
Танд юу нинчин сэтгэл гэж байдаг юм уугүй юу? Ор. Онгорхоо байгаа. Тоядар. Яс. Их чи би ер нь зөв юм хийж явна уу? Үгүй чи юу ярьж байгаа хүүхэд вэ? Өдий болтол зүтгэж. Одоо ийм юм асууж байхдаа яадгийн юм чинь. За битгий ойлаа. Дарга хүн чинь ингэж уйлж болдго юм уу аа? За хувц сунраан тайлчих. Гар нүрээ угаа хоол хийж байна. Хоол идээрэй. Бэна. Ота тояасчо. Ти. Манай хоошрыг гатаа ихгүй мó. Дараа очно. Миний дүү юу хийж байна? Тагч. Ариуна. Гой. Надад цантав. Цахилгаан хатаалгаа шийдчихлээ. Энэ бол чиний зүтгэсний ач. Би чиний эхлээд шиндээд бас техникийн мэдлэг гүйдээд байсан. Та намын дэ төгсөөд шууд энд ирсэн гэсэн баха. Тийм ээ, жил гаруй болж байна шүү. Хүүхдүүд маань харин тус давсаа. Аваа том болцоолоо. Харин өврөөс гараагүй болохоор өвгнийг л үгүйлэх юм да. Өвгөн чи юу хийдэг вүлээ? Зөвлөлтөд курсд байгаа. Төгсөөд энд ирнэ үсттэй. Тэгэлгүй яах вэ? Энд ирнэ. Би ч эндээс явахгүй гэж бодож байгаа шүү. Энэ хийсэн ажлынхаа үр дүнг харъя. Тэгээд нэг амьсгаа авангуудаа үйлдвэрээ шинжилж тоноглоё. Хийх юм бас их байна. Тийм дээ. Чи тэнд ганцаараа зочид буудалд байснаас наашаага хүрээд ирэлдэ. Хоёулаа энд гангаргунгар гээд зүгээр юм биш үү? Харин ээ. Яс. Томагч. Би л хавгаагаа сайн болчихжээ. Тэгээд энийг хэлэх ухаанаа олохгүй юм. Чи би өөрөө ямар ярьж явалтай биш үү? Тэгээд яахаа мэдэхгүй юм. Тэр мохны хөөрхөн шүү. Тамаагүй гэд. Эви минтээ хар нэлхаараа унчирсан юм. Гэхдээ би чи их хүн шүү дээ. Намайг анзаарахгүй болохоор би заримдаа л хавгааг цаашлуулмаар бүр илдээр хэлмээр санагдаад байх юм. Чи хаяа хөрхийг арай хэтрүүлээд байдаг шүү. Цаадах чинь ч анзаарахын хувьд ч анзаардаг байхаа. Гэхдээ хаширлаад өөрийнхөө өмнө том хэрэм босгочод байгаа хүн. Би та хоёрыг гадралдаг. Та хоёр ойлголцсноо. Ойлголцсон. Ойлголцно гэж юу? Ойлгоноо. За хаалт.
Би танаа үйлдвэрт дипломны өмнөх дадлага хийхээр ирлээ. За, суу. Баярлалаа. Манай шин залуу боловсон хүч юм биз дээ. Бараг л тийм. За, ийм байдаг байж. Юуны өмнө би үйлдвэртэйгээ хурдан танилцмаар байна. Болно, би танд нэг сайн газарч олж өгье. За. Байна уу? Ориглыг надтай төрхөн уулзуулаад хаж. Чиг ихтэй байгаамаа да. Харин тийм ээ. Уурын хасаалга нь ахааж дийлдэггүй зүтгэж нойтон гараад байдаг. Тэгэхээр н цахилгаанаар солигээ сам тавиадсан чинь боддог бай. Үйлдвэр дэлбэлсэн хэрэгтэй агшихаа. Хамгийн гол нь сайн тооцох хэрэгтэй. Тийм л дээ. Чи миний зургийг үзээрэй. Тэр. Ийм л байгаа юм да. Тэр зургийг чинь хоёулаа үзэж ярилцаад болмоор бол нөгөөдрийн үжилтэн дээр газар танилцуулъя. Тэднээс тусалцаа авъя. Дараг танилцуулахгүй шууд тэгж болох юм. Болохгүй яах вэ? Энэ тусалцаа яг л хийгээд магадгүй. Бадраг. Ой, Бадраг. Нааш. Шийдэгдээгүй асуудлыг бидэнд танилцуулгүйгээр олон нийтэд зарлагч хэлсэн бэ? Аа? Сайхан мэдэрэй нөхөр минь. Гоё юм. Стагая. Та надад ийм юм авч өгөөд агал бидээ л. Ээж нь авч өгөхгүй байна. Манай ээж холоо явцсан. Ой, тоя. Нааш. За агш. Багшаа явахтай байдгийн даргаагч замын таавтаач. За. Бошоо. Чичнэн дадлага хийх гэж ирсэн болохоос биш үдшилэг хийх гэж ирээгүй юм байгаа үстэй. Юм хийх гэж байгаа ч нууд сайн байна л да. Гэхдээ надад асуутай чихэр байна да. оо миний вэнд юу хийж байна? Аваатай нэг хацтаа. Хацъя. Аваатай жоох хацаарай. Жаха хацна. Хин хөсөө. Туяагч гисэн. За миний вэнд явж тоглол. Харин наад чи гэлээ хазаад л чи хүүхэд рүү татаад л чи үтс 2-3 жилийн өмнө манай яруу найрагч барьж явсан юм. Үгүй хэн барьж явах нь яхав дээ. Та үйлдвэрлэлд хөр ашигын тооцсон биз дээ. Тооцсон. Дэсвэрч дэлбэрч магадгүй талаас нь харсан юм. Ер нь юмыг тэр талаас нь харах нь үлзийтэй байдаг юм шүү дээ. Үгүй уг нь тесэрч дэлбэрэхгүй талаас нь харж болоогүй юм уу? Оюутан багш нэг иймэрхүү халуун толгойтой байдаг юм да дөө минь. Чи дадлгын ажлыг сайн хийгээд буц. Би ч юм сайн тодорхойлж хийж өгөмз. За. Тэгвэл би энийг дипломынхаа ажил болгож авнаа. Дипломын ажил. Нөгөө диплом хамгаалаад сургуулийнхаа архивд шилжүүлчих гэж болж илээ. Архивлчихгүй талаас нь бодвол яах вэ? За яах. Хатаалгын системийг өөрчилж болдгүй юм байжээ. Ядаж биеийн тамирын талбай байгуулъя л да. Харин ээ. Харин нэг юм шүү. Хөдөр тоглож байхаар хөл бөмбөг тоглож байсан арай дээр үсттэй. Наад ч гэсэн сургуулаа төгсчгээд эргээд ирэхэд минь сэтгэлд уйг юм. Би ч нэг удаа хэлээд үзсэн юм л та. Тэгсэн чинь төлөвлөгөөнд ороос босч чадахгүй гэж юу биеийн тамирцгэн гээд ам таглцсан шүү.
хилээд архичхоор чинь аргагүй шүү дээ. Энийг бол асуугаад байх хэрэг байхгүй. Нэгд өдрийн өглөө ажилтныг цуглахад танигдахын аргагүй болгоод өөрчлөө тавьчих. Нэрийдэг. Ажилчдаа манай залуучууд хаягдл ашиглаж чөлөө цагаараа барьж байгуулсан биеийн тамирын талбайгаа үйлдвэртэй хөлөөлгөж өгөх цуглааны ажиллагаа нээснийг мэдэгдээ. Энэ ажилд манай залуучууд нийтээрээ маш идэвхтэй оролцсныг баяртайгаар мэдгэхийн хамт манай үйлдвэрт дадлага хийж байгаа оюутан Туяагийн санаачлагаар эхэлж Туяагийн удирдлагаар хийж дуусгасан гэдгийг зариу тэмдэглэхийг хүсэж байна. Сауга дарга. Энэ талбайг үйлдвэрийн ажил цаад болдгүйгээр ийм амархан бүтээгдэхин гэж бодоогүй юм яг өрөө. Баярлалаа залуучуудаа. Баярлалаа. Кэнчин. Энэ өмбөр би яхав бэ? Та нар тоглоцгоо. Хуучин танил. Сайн байна уу? Сайн байна уу? Танаа үйлдвэрт ирлээ. За. Суу. За. Чиу. Ерөнхий инженер. За, энэ байдаг байж. Манай яамны боловсон хүчнийхэн намайг яаж ийж байгаа нэг дөнгөчдөг ус шүү дээ. Би өөрөө танаа үйлдвэрт ирье гэж хүсэлт гаргасан байхгүй юу? Ерөнхий инженер болоё гэж хүсэлт арай гаргаагүй юм байгаа үсттэй. Гарахаар барах уу? Бүр өргөдөл хүртэл битсэн гэж. Гү яхаараа тэрвэлээ. Яага? Өнөө цахилгаан хатаалгаар диплома хамгаалсан. Тэрнийг ажил болгох санаатай. Гү тэгээд энийг чинь хийхэд эрх мэдэл юм уу? Хажуугаас дэмжлэх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Нэг л хатуутай хөөхөн байх нь. Чи одоо хэдтэй вүлээ? 29-тэй. Урд нь хаа ажиллаж байлаа? Модны үйлдвэрт мастер байсан. Чи ер нь алдаж үзсэн үү? Үзсэн. Эвгүй биш бол яриач. Алдаа юм хойно юу нэвтэйхэн байх вэ? Гэхдээ би алдсандаа харамсдаггүй шүү. Яагаад тэр вүлээ? Хэрвээ би тэгэж алдаагүй бол өдөөд нэг гэрийн авгаал сууж явах байсан. За босдон ч нэг яриад байх юм биш дээ. Тэрнээс илүү алдаж байгаа юм биш үү? Хаанаас та? Охин чинь сайн бидтэй. Манай вэнд гэж нэг ам хооройгүй чамааг ярьсан хүн байна. Банд тэгээд байхаар нь би хүл юм байх гэж боддог байж. Гурвуулаа охин болохоор нь ингэж л нэг нь хүү болгож сэтгэлээ хуурч явдаг юм. Бандтай өгөр. Баярлалаа. Та энэтэй танилцаад хариуг нь өгнө үсттэй. Ердөө ингэж ажилдаа орчих нь үү? Тэгээ да. Чи ороод ир.
Энх бол нэрээ бодоод энийг дэмжихгүй байгаамаа. Тоя ирчгэл лавга даргыг хоргоос суугаа юм. Чи тийшээ суугаач. Болж үстэй тоя минь. Ингэж хүнийг зовоогоод өөр өнц зовоод таман цайж явахын оронд 900 төгрөг дугаахын шиг авчгаад мөрөөрөө гэлдэрч бол дээр байхгүй юу? Аянда улс шин тоногт хөрөмж тавиад л өгнө. Аричт. Ер нь 10 дугаар анги төгсөөд шууд ихтэй сургуульд орчихсон зарим улс баахан биеийн амар харамтгай. Ажлаас бултамтгай болчихдөг юм уу та? Би муу ч гэсэн улаан дипломтой төгссөн инженер хүн шүү. Танд улааны байтугай ногооны ч үнэр алгадаа. Та тэгээд ер нь эргэлцээр л байна уу? Би ч юм хэлгээ хийсэн. Чи юмд. Чи харсаар байтал ажил нураад байхад чи яаж ингэж мануухай болоод сууж зүрхэлдэг байна? За. Маргааж яах вэ? Энийг хартаа. Энэс л айгаад байгаа. Энд нойтон мод өртөс орж ирнэ. Асхаас өмнө дараагийнх нь орно гэсэн үг. Шатханд ороо шатчихна л да. Ерөөсө гал гарчхаар их тоосонцор хоримтлогдохгүй харахгүй юу төрөөчийнх нь юм байгаа юм чинь. Тийм л баймаар юм. Хатах шүүгээний дулаан энэ урамгийн эсэргүүцлээс шууд шатгаална. Тэгэхээр биднээс дулаан тохируулах автомат систем ихэ тохируулгыг л сайн хий. Тийм ээ. Яаж чирээд нэмэр алгав? Намын үрийн дараа хичнээн ч хөөцөлдөх тоохгүй. Яам явъя гэснээр л явж тээ. Мэ, энэ толгойн шаардхаа авч үз. Чамд 3 хоногийн чөлөө өглөө болно үсттэй. Та буруудан да. Гадар авахлахгүй энүүгээрээ л санаа зовлтгүй. Яв. Тэгвэл та надад гомдно да. Харин тэрнийг ч мэдэхгүй байна. Хоолн үзээд алдчих. Цаад үйлдвэрийн хүчин чадлыг нэгэ сууж байхад яавал гэжтэй. Инх бол эргэлзээд байгаа. Тэр чинь 10 дугаар анги алт медальт их сургуулийг улаан дипломтой төгссөн хүн. Тоягч сайн байна да. Сайн байна уу Марлаа? Сайн. Таавтай уулзахгүй юу? Тий. Ишар. Бинц. Натач хэрэг би одоо. Хүй хаалта. Хүй ирээд наа бос. Энийг ус. Энийг ч гэсэн өгшүүлээрэй. Уучлаарай дарга. Цаан чинь сайн явбо. Сайн. Явсан хэрэг чинь бүтөө. Бүтсээ. Нөгөөдөр яамны коллегийн хуралтай гисэн. Тэгээд таныг бас инх бол даргаыг ирээрэй гэсэн шүү. Ердөө л энийг хэлэх гэж чи хар үүрээр яваа юм уу? Тийм ээ. За би одоо явлаа. Та энийг охиндоо өгчгөрөө.
Мөнгө дими үрээдэл. Ээж ахын дөхүүлээд хөө. Хэрэггүй. Би өөрөө явчихна. За баяртай. Баяртай. Миний охин унтаанд. Аваа туягч юу гэж аваа? Зүгээр ажиллаж гэж яваа юм. Эмбэ. Өвөө хаалга. За байц. Одоо бас хэн мэдвүлээ. Зүүдлээс ирсэн чинь нойр хүрдэггүй шүү. Дэлбэрлээ гэж юу? Хаанаас? Дэлгэрлийг зүүдлээ шүү. За. Хой хөхөө хүлээж өгöö. За. Таам биш чи юу? Сайн байна. Хоцрогдсон муусан төмөрүүдийг хог дээр аваач хайчих. Юу? Би чам шиг нусгай жаал явахдаа энэ чинь угсарч явсан. Тэгээд би хайртай байд. Тэгэд чи эвдэх мөрөөрөө эвдэхгүй хоцрогдсон энэ тэр гинэ. Эвдэх гэжтэй. Салхин штэ. Та нарт бол солих, надад бол эвдэх. Цагтаа эн чинь хэрэгтэй юм байсан. Үүргээ гүйцэтгээд үе өнгөрөөсөн бүхэн зөв үзэх хэрэг байхгүй байх шүү. Лавгаагаа та цоо тайлчгаач. Би гаднах болтыг авах уу? Лавгаагаа. Томайгч. Лавгаа дарга ирсэн. Үгүй тийм үү? Тий. Тэгнээ тэр. Цаадах чинь хідэн хүүхдийнхээ төлөө бүр амиа тавьчихдаг хүн байгаа юм. Тэгээ чиний ажлыг жаахан уйлчих ч л дээ. Уул нь алт шиг юм шүү. Моторг болохоос биш. Яг л машин болох нь те. Лагвагийн охин та хоёр мөхөлцөө ачаад явж байхгүй юу? Охин юм бэж дүрсгөө гэдгийг тийм үү? Дараг хүн голөгдохоор дахил хийх юм шиг дээ. Хийх ёстой бол хийх хэрэгтэй да. Чи ер нь их эмзэггүй юм аа. Хинд гомдох вэ? Энэ санаачлага маань бүтээс айл гэж бодох юм. Тояга цагаан бодохлоор дөлсгөөд явна. Лавгаа дарга ирсэн. Тийм. Өөрөө системээ задлчих. Аргагүй шүү. Залуудаа хүссэн юм чи. Сайхан голдгор хийх юм байгаа үстэй дарганаар. Сайн жишээ дарах юм уу? Муугийн жишээ дарах юм уу? Бүү мэдтэй.
Магтаал сонсод дассан тань шиг хүнд зөв дангахгүй бол нэрлэхүүгийн даваа гэж айхтар даваа биш үү? Тийм ээ? За яв. Хөөх юм бол хавга дарга маань 75-аар буучихжээ. Энийг аваачаад бодчихоо. Тэгээд өгч. Харагдваа л барж одоо яв. За тэгээд өөх тэцүүлээ. Ядаж өглөө унтаагаар нь орчихсон. Чигд нэг тэнэг толгой. Яах гэж өргөдөл чиглэл өгсөн юм бэ? Эргэн тойрон шин сайхан үйлдвэр ашиглалтанд ороод л байдаг. Алин болгон энэ үйлдвэрийн шин царайг харж суух юм гэж бодоод. Чи тэрийг өдий зэрэгтэй болгосон газар шүү. Тэгвэл чи үлдэхгүй юу? Намайг ямар наачсан биш. Хүүхдээ харуул яг хүн байдаг ба. Цэцэрлэгт өгөө цэцэрлэг байдаг. Зүгтэрчгүй. Наатахыгаа сайн хийвэл тэр зоолонгоос салнаа. Хөө. Дарга. Бүттгэл байгаа да. Бүтнэ. Эх 7 хоногоос хүүхдүүд чинь цэцэрлэг их. Өвгөн чинь үйлдвэрийнх олноо гайгүй. Тэгэлж бүр ядаад л да. Цэвэн гота тоглоом дээр очивол яасан бэ? Тэнд чинь гарын дүүтэй хүмүүс цөөхөн байна. Харин яах вэ? Сайн чанга шүү. Орон шиг. Оо, миний байна. За, миний байна. Туяагчаа та надаас үдэж хэрэггүй мө? За или. Дараа өгнө их чинь. Манай аримч бүгдээр ярьж байх шүү дээ. Яарад л ийш дээ. Нихо. Ажил гэхээр л та өөрийгөө мартчих юм. Та нар наашаа суул та. За. Хайд манаш. За илүү хамтран зүтгэгчд минь цайгаа ууцгаа. Энэ аягсан цайнаас авцгаа. Чи сая яруу. Тэглээ дөнгөж сая. Би чинь зүгээрээ аюулын. Яаж толгойч хэрэгж байна? Юун цэртэй юм бэ? Чи чихрэтгэв. Бадралаа. Бадрал. Цайгаа уугач. Өөх. Гэрлээ хүрээд ирсэн юм уу? Би чинь зүгээр үү? Зүгээр. Та хоёр орохгүй юм уу? Баярлалаа дараа. Би гэрлээгээ төхөж өгчээд ирэх үү? Тэгээ. Баяртай. Дахиад үзэх үү? Тэг. Сайн хараарай. За. Байна. Байна. Аргэлөө. Байна гинэ. Тэгэж таанаа. За. Одоо дажгүй. Зүгээр. За хөөхд минь юу болж байна да? Авдаж л байна. За. Бүтх янз байна уу та хүн? Бүтнэ. Шиг үедээ. Дарга халуун цаацруулах уу? Юу хөвдөө бид сая цайгаа ууцсан. За. Да би явъя та.
Сайхан маруу. Сайхан. Яасх баяртай. Тэгэлгүй яах. Тоя намын дараа хоёр сансандаа хүрлээ. Ажилчдын цалин чи нэмэгдэн аштай юу? Тааж өөрийн хийснийх дараа яд баярын бичгтэй. Чи намайг дандаа лүгээр идэхийн да. Одоо садууд садмарсан да. Яа, 17 бихүү. Бид ажиллаа бараг дуусаад байгаа шүү. Хамгийн сүүлчийн угсралт нь. Тийм ээ. Ер нь аваа шүү. Бид ч гэсэн ажиллаа дуусчих бай. Хандик. Сайн байна уу? Сайн байна. Сайн. Та нар чи бараг идэж явах юм нэ үзэсгэлэн нээчээ сууж явах шиг байна. Бараг тийм болчих гээд. Илүүдэхгүй шүү дээ. Хөрцсөн байхаа. Манай хэд ямар халуусаа хэсгэх штеп. Яах вэ? Би туслах. Дарга. Би өргөдлөө буцааж авдаг юм уу да? Өөрөө мэдлээ. Ер нь юу болж дуусахыг харсан дээр байлгүй. Тэгээд сайн бодороо л доо. Та байсан юм уу? Хүний хийж байгаа юмд атаархаж ч байгаа юм уу? Хорсч ч яваа юм уу? Ингэж цонхоор гитэж явахын оронд ороод хийлцэж? Чамд ямар хамаа байна? Эр хүн байж ийм чухалчгаар байх гэж дээ. За чи надад битгий заагаад бай. Би заагаагүй. Үннийг хэлж байна. Цаатаас нь дахиад мэрх юм уу? Та битгий дүүвэлээд байгаа ч. Та туяагаас илүү мэдлэг туршлагатай байж өөрөө санаачлаад хийдгүй юм а гэхэд санаачилсан хүнийг дэмжиж хийлцчихэд нүур бардан явахгүй. Ингэж тарчилж явах гэжтэй. Би таны өмнөөс ичих юм. Нахаас нь ичж байгаа бол дүүгээс нь хөндөгчж болно шүү дээ. Хоёр. Бид хоёрын амьдрал танд хүртээлгүй байх шүү хадам ах минь. Юу болсон бэ? Яасан бэ? Ингээл Сайн байна уу? Сайн, та сайн уу? Сайн. Цаадха шодгороо хний чинь ажил үтэх нь үү? Мэдэхгүй. Хэдүүл аль хэдэн шин норгол хонлоо. Яа, сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна. Алижа. Өшөөдөш. Яа, наадах чи үтэх нь үү? Үтэхгүй дээ, үтэхгүй. Бүтэн л гэж бодоод хийж биш дээ.
Хөгжилтэй орны том инженерүүд хийгээд гаргачихсан юмыг та нарын хог түүгээд өөрчлөлтөгчтэй мэдэхгүй. Бас тэгээд хотоос лот инженерүүд машин хэрэгтэй давхиж ирчээгээд бараагүй гэвчтэй. За бол яг тэгээд. Тооцоолоод хийсэн бүтэжил таарна. Мэдэхгүй. За та барах боллоо. Жаахан айрыг ууцгаа. Оргилоо. Та даягнуудаа бүгдийг аваад ир. Харин сүүлд нь согтууруул хумдааны зүйл авчирч өгсөн энэ төргээд баахан бангалч юм шиг. Энэ айрыг гой хастаа яачтай юм шүү. За л. Би сөн бишэлээ. За. Дайгааш. Маргааш ажилласан. Хин. Энэ үгдийг чи хийчихэд байгаа хэрэггүй. Энийг бол би дөнгөмөл. Чамд тийм амархан байв. Чи маргааш нэг хэдий хийчихэд ирэлтэй. Тэгвэл сайн л байх. Гайдэрэ. Ингүү чарин марахгүй байна. Та хоёрын машинч бараг хийх болно шүү дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн. Бид тууслаа да. Ямар хөөх юм бэ? Яг машиныг хар. Та нар ч ястаа гялалзуулдаг болсон юм аа. Тэр ямар хөөх юм бэ? Энэ хүүхдүүд яас их баярлах болоо. Та баашин гэж бас хийсэн. Хөөе нөхөө. Ямар хэлбэх юм бэ? Энд танаа ажилчдын гэртээ байгаа хүүхд хэд гэлээ? Юу? 12 дахь хүүхэд байгаа. Аа. Одоо ч миний ээлж болжээ. За ямар наад хаваад ирсэн. Одоо энэ бодох юм. Энэ жилд хаасан ч гэсэн аргалах. Тэгвэл сайн дээ. Марлаа. Одоо хүлээж. Энийг харагч. Маамын бидэндээ дан чартай л та. Хүнд хайраас илүү юм гэж юу ах вэ? Гэхдээ юу гэж? Аав чи энэ ажил бүтэхгүй бол өөрөө халагдана гэж айгаагүй. Харин та нарыг өрөвдөөл зориглоогүй байсан юм шүү дээ. Гэтэл цаан чинь үйлдвэрийн өчнөө олон хүн цалингаа гүйцэд авахгүй хохирч байна шүү дээ марал минь. Чи бол том болсон хүн энийг одоо ойлгоно шүү дээ. Зам болгоомжтой яваарай. Та надад гомдоод манад ч байлчихсан юм уу? Хаанаас та их чинь юу болоо гэж гомдох юм бэ? Манайхаар очиж байгаараа баяртай. Очно. Сайн байцгаана уу? Сайн байна. Яаж вэ? Зүгээр. Ажил амжилттай биз? Аваад явж байна. Би ч одоо сүүлчийн шөнө болоод тэрүүл бүр санаа зовоод нойр хүрдэггүй. Тоолсон хоног тогтоосон хугацаанд амжуулна гэж бодож байгаа шүү. Сонсныг бодвол аваа болчих шиг болох юм. Томагч. Ядарч юм. Гайгүй. Би холбоотой шалгачлаа. Оо, та хүрээ дээрээ юу? Бид нар чинь бараг л дуусаад байна шүү дээ. Аваа шүү дээ. Гэхдээ юуны өмнө өөрсдөө их шалгасан дээр байх гэж байна. Тэгэлгүй яах вэ? Тийм үү? Шаварт унсан шарын эзэн хүчтэй гिचээд өөрснөө шалгасан дээр л дээ. Тэр их үнэ. Тэгэхээр та нар эхлээд цай уу, хоол ид. Маа гараач та. За.
Одоо залгаж үзнэ. Та нар бүгдээрээ гарчээ. Дарга. Би үлдээ. Үгүй ээ, чи ч гэсэн гарч байна. Босооч өмийг яаж мэдв гал үсч гарах юм бэлүү? Галаа. Юм гал. Ээг галч гарсан юм алга л да. Ажил дээр очихгүй мэж. Нэрээ тэгээ. Ямар сайхан өглөө вэ? Үсгэрлээ. Цай бэлэн болчлоо. За одоохон. Чи юу болол чихтэйхөө үзлийн хувц өмсөд оноо. Үзлийн ч гэжтэй энэ чи ажлын хувцас шүү дээ. За цайгаа. За байц. Нэрээч гоёлын хувцас өмсгөж зүг юм уу? Чи өнөөдөр яваад хэрэг байна уу? Би чамд акт өчөд өгье. Зүгээр яах вэ? Санаа зовлтгүй. Сайн байцгаана уу? Сайн байна. Сайн байна. Та хоёр ч дайнд явах гэж байгаа юм шиг яах шивдэ. Та хоёр ч бүжгэнд ирж байгаа юм шиг гоё шүү. Их ястай юм чинь. Сайн байцгаана уу? Цөмөрөө энд жаахан хүлээцгээе да. За юу гэж энэ намуурын дарга? Туршилт ихлээр 2 цаг болж байна. Цахилгаан хатаалга сайн ажиллаж байгаа. Туршилт дуустал эндээ жаахан хүлээцгээе. За ямаа та. Та нар хүлээсэн ч байлаа. Тийм. Юу ч болсон хүрээд ир. Үйлдвэрийн хувьд чухал үйл явдал болох юм шүү. Аппарата мартва. За. Байна уу? Чөдөнзөний үйлдвэр дээр хүрээд ир. Тийм. Аживтэр гарсан гач хаав. Гарчихлаа гэсэн юм биш ээ. Амгалан тайван байдал алдагдуулаад сайхан мэдэрэ нөхөр юм. Гарч магадгүй л гэсэн юм.
Яа. Тамны. Энийг хаач. Али харъя. За алив. Танаас Алийг хатаа борч боллоо хатсан байгаа үстэй. Зүгээрээ. Ааха. Үйлдвэрийн чимээнээр сэрлээ. Бидний хийснийг өөрчлөх эрхэн байж таараа. Энийг ч эмэгтэй хүн өөрчилсөн шүү дээ. Нэрээ тиймсэн билүү. Чи яа? Бихчнэх аа. Өдий хүртэл зүтгэж байжгүй тэйчгээд өөртөө итгэх хэрэгтэй шүү. Ажлаас биш. Би таныг ирэхгүй байх гэж айж. Хизээ гэрв. Ажил ихэлсэн. Чи хараач гад урсаж байна. Байж. Юу гинэ? Дог нэр бай. Би ерөн сурвалжилгаа тэгж нэрлэе. Манай тояа дарга. Шүдэнц гэдэг чинь айл бүрт. Хүн бүрт хэрэгтэй. Тэгэхээр бид чинь айл бүрт гад хөргөх хөлтэй ус гэж ярьдаг. Аригла энэ зар гарах болов. Тэгвэл манай өвгөн үсэндээ. Гарч ил дараа, үзэж ил таараа. Ажил сонсныг одоо бол сайхан бүтлээ. Тэгсээ. Энэ хэдэн өдрүүд надад хамгийн хэцүү өдрөөч гэл санагдчихэйла. Гэхдээ нөгөө талаар сансандаа хүрсний баярч гэх юм уу? Тийм л дээ. Баяр. Энэ суудлын дээр суух бүх өдрүүд чинь дандаа баярын өдрүүд байх болтугай. Энэ бол миний чин сэтгэлийн эрүүл. Баярлалаа. Би танд ерөөл түлхүүр хоёрыг чинь хамт туцааж өгч байгаадаа баяртай. Йоо, за чи болж үз. Энэ ширээний ард суусан хүн юм хийж болмоор юм шиг санагдах юм. Зүрх нь байвал эрх нь байдаг юм байна. За, туяан. Харин энэ чинь л чи хоёрын шийддэг асуудал биш. Шийддэг газар нэгчнэ. Гэхдээ та битгий санаач. Нэг нь шийдсэн шүү дээ. Хүн ер нь хийж чадах зүйлээ хийсэн шиг л хийх учиртай юм шүү дээ хавган. Туяа. Би яам явлаа. Хөө туяа. Бодвол эртхэн шиг хараарай.